Өнөөдөр төрийн ордны их танхимд залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулган боллоо. Чуулганд 21 аймаг нийслэлийн залуучуудын төлөөлөл оролцлоо. Монгол улсын нийт хүн амын 28.6%-ийг 15-аас 34 насны залуучууд эзэлж байна. Соёл спорт аялал жуулч залуучуудын яам нь 2024 оны улсын хурлын 13 дугаар тогтоол засгийн газрын 18 дугаар тогтоолоор байгуулагдсан залуучуудын хөгжлийн бодлого үйл ажиллагаанд шинжилэл хийх түүхэн алхам болж эрхлэх асуудлын хүрээнд залуучуудын хөгжил оролцоог дэмжих бодлогыг тодорхойлох чиг үүргийг хэрэгжүүлж байгаамаа. Салбар яамнаас 13 аймгийн хүрээнд бүрчилсэн 4 зөвлөгөн 10 хилцүүлэг 2 чуулган зохион байгуулжээ. Залуучуудын хөгжлийг дэмжих бодлого стратеги танилцуулан хилцүүлж нийт 4320 хүн оролцсон санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн хугацаанд нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан маань залуучуудын нөхцөл байдлын судалгааг одоо 2 дахь удаага хийсэн байгаа энэ 2025 онд. За энэ нөхцөл байдлын судалгаагаар өнөөдрийн одоо энэ төрийн залуучуудыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон залуучууд маань ямар нөхцөл байдал тулгарч байна вэ гэдэг дээр дүн шинжилгээ хийгээд ингээд одоо нөгөө хамаарах байгууллагуудад танилцуулсан. За төрийн байгууллага болон төрийн бус байгууллагууд тэгээд цаашид бид нар ер нь хоорондоо уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байна. Төрийн байгууллага, олон улсын байгууллага, за мөн одоо дотоодын маань төрийн бус байгууллагууд ингээ хамтраад ажиллах хэрэгтэй байна. За залуучуудын асуудлыг цогцоор нь харах хэрэгтэй байна. За энд бол боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэл болон нийгмийн бусад асуудлуудыг бид нар цогцоор нь харах хэрэгтэй байна. Үүн рүүгээ чиглэсэн залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг бид нар сайжруулж, шинжилэн боловсруулах хэрэгтэй байна гэсэн юм ерөнхийдөө өгүүлэлтүүд гарсан байгаа. Өнөөдрийн залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулганы хүрээнд 4 аймаг 12 яамны хэмжээнд орон нутгийн болон салбарын залуучуудын хөгжлийг дэмжих асуудлаар урьдчилсан хилцүүлгүүдийг зохион байгуулж, хилцүүлгээс гарсан санал зөвлөмжийг нэгтгэн чуулж байгаамаа. Урьдчилсан хилцүүлгүүдээс гарсан саналууд чуулганы нэгдсэн зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд тусган дахин танилцуулгаар төлөвлөжээ.